Сар шинийн тусгай хөтөлбөрийн ерөнхий ивент төлөвч сайн сайхныг санхүүжүүлнэ. Голомт банк. Сайн байцгаана уу эрхэм үндэд үзэгчдээ. Монгол телевизийн сар шинийн баярт зориулсан тусгай дугаарууд үзэгч та бүхэнд хүрч байна. За би яг одоо эдрийн цорын үндэсний бүхий дэвжээг үүсгэн байгуулагч Монгол улсын начин Бадам самбуугийн ган хуйгийн гэргий хатагтай чулуун чимэгтэй ярилцахаар бэлэн болсон байна. Сайн байна уу? Сайхан шинэлж байна уу? Сайн байна. Сайхан шинэлж байна. Та сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. За сар шинэ өргөн нөө ерөн жил бүр сар шинийн баярт юу хэрэг ач холбогдол өгч бэлтгэдэг вэ? Ач холбогдол өгдөг. Тийм өргөн дэлгэр тэмдэглэдэг ер нь бол та бол өөрөө бас спортын хүн юм бэлээ 68 кг-ийн туухан үргэлтийн улсын аваргын хос медальтай. Тэгэхээр бас яг спортын хүн өөрийгөө бас танилцуулахгүй юу? Намайг Чулуунбатын чулуун чимэг гэдэг. Арангай аймгийн Цэнхэр сумын харьяат туухан спортын улсын аваргаас хос алтан медальтай, Аз ТV аваргаас алтан мөнгөн медальтай, дэлхийн аваргаас хос алтан медальтай. За анх хантайгаа яаж танилцч байв? Ган хуйг начинта анх хаан таарч байв? Тэр үеийнхаа дурсамжаас хуваалцахгүй юу? 2012 онд юм байна. Хөвсгөл аймгийн Галт сумын хойн одоо олон гавьяатууд төрсэн Галт сумаас. Тэгээд тэр үед Галт сумын наадам болж таарад одоо манай наагц нарын ээжийн талын ургийн баяр болж таарч ирсэн хойд. Тэгээд Улаанбаатар хотоос одоо Хөвсгөл аймгийн Галт сумыг зорж очиод наадам анх үзчихлээ. Тэгэхэд ханыгаа харж илаа. Аймгийн арслан цалтай. Тэр үеийн наадамд одоо үзүүрлж исэн юм байна. Одоо тэр үеэс хол өвдөг хүртэл хамт байна да. 14 жил болсон байна. Тий 14 жил. Яг ханилаад гэрэлтэй батлуулаад хэр удаж байна вэ? 13 жил. Тэгэхээр ерөөсөө танилцаа жилийн дараа нэг гэртээ орсон байж таархан. Анх одоо начны маань ямар дүр төрх нь өөрт нь илүү таалагдчихсэн. Ер нь анх ханыгаа хараад ямар сэтгэл төрж исэн бэ? Дээл хувц их гой цагтдаг. Тэгээд анх наадамд харчаал одоо Монгол ирэх хүн бүх хүн ийм л байдаг юм бах та гэж бүр шимтэж гайхаж харж исэн. Их том биштэй. Би бүр дээшээ бүр ингэж харж исэн. Ер нь начин метр хэдтэй вэ өндөр нь? 86 тай. Метр 86 тай. Би ч өөр их намхан шүүд. Ер нь бүхчүүдийг их дуу цөөтэй, гүндүүгүү, хээгүү гэл ингэж ярьдаг. Гавыг начны хувьд ер нь зам байдлын хувьд яриа хөөрөө ер нь хэр хүн бэ? Бусад бүхчүүдийг төдийлөн би бас мэдэхгүй байна. Миний хань бол ер нь их тийм цагаан цайлган хэлий ярихснээ бол хүнд шууд л хэлцдэг. Тэгээд нэг альва нэг ажлыг барьж авал заавал нард нь гардаг. Их хөдөлмөрч. Тэр их одоо авиас нь тэр их юм таанаас нь гомдож гараад идэв юм байдаг. Одоо анх бас гэр бүлийнх нь яаж хүлээж авч ирсэн бэ? Одоо өөрөө спортын хүн тэгээ дахиад ингээд спортын хүнтэй бас гэр бүл болох чинь хоёулаа бэлтгэл сургуульд гээд бас цаг наргүй өдрүүд тохиодог байх. Гэрийнх нь ер нь хэрхэн хүлээж авч ирсэн бол? Бүх хүнтэй яг ханилцсан гэхэд ээж маань бол их гайхаж ер нь их тийм таатай байгаагүй. Бүх хүний ихнэр олно гэдэг одоо яг зөв үү чи яг юу гэж бодож ийн гээд аав минь болохоор бүх үздэг хөөд эдэлдэг их сайхан хүлээж авч ирсэн. Би ганц ахтай. Ах маань бол ер нь их дуу цөөтэй нэг их юм ярьж байгаагүй. Тэгээ бид яг анх амьдралаа хажуурнаас эхэлчихсэн. Хажуурнаас эхлээд яг хоёр биендээ итгээд амьдралыг яг тэгэр бойлол болгондоо гэл хоёлоос оюутан байсан тухайд тэгж л эхэлчихсэн да. Тэгэхээр хоёулаа спортын хүмүүс бэлтгэлгээ цаг наргүй байна. Мөн дээрээс нь одоо тэмцээний үеийн сэтгэл зүй бэлтгэл гээд бүх зүйлүүдийг ер нь илүү бас ойролцоо адилхан мэдэрдэг юм болов уу? Хоёр тамирчин нэг гэр бүлийн хүмүүс байх ер нь давуу тал нь юу гэж та хардаг вэ? Маш сайхан. Нэнийг ойлгоход их ойлголцох их амар байдаг. Бэлтгэл хийхэд заримдаа шандармаар үе байдаг штэ хүнд. Заримдаа бүр айгүй гоё үе байдаг. Яг тэр болгоныг ингээд өөр одоо бэлтгэлийг л ороод ирэхэд миний хань бол их халамжтай. Хуцан хатаагаад үгүй али ирж гин үү за яг хаана явж гин гэл. Яг одоо би сонгоод одоо ингэ гарах чинь за гэл яг ингээд плейтхэн дээр ингээд нэг аягахан хоол хийгээд байж байгаа чинь. Аюу халамжтай. Тамирчны гэр бүл ер нь их гоё.
Одоо та бол өөрөө яг тухайн өргөлтөөр хичээлдэг улсын хос алтан медальтай ийм тамирчин юм байна. Тэгэхээр таны спортын онцлог бас ямар байна? Бүхий спорттой одоо харьцуулах юм бол гэх юм бол одоо ялгаа болон адил төстэй давуу талууд нь ер нь юу байдаг вэ? Бэлтгэл сургалтын үед. Тийм олон байдаг. Бид хоёр яг одоо намайг дэлхийн аврагт явахын бэлтгэлийг хамт хийчихсэн. Ер нь нөгөө хүнд эмэгтэй хүний хувьд бол ер нь тухай спорт бас хүнд төрлийн спорт шүү дээ. Хүнд төмөр өргөдөг. Одоо 10 минутаар тэмцээн дээр бол 10 минутаар өргөдөг. Тэгэл яг тэмцээн дээр орох одоо килограммаас илүү хүнд килограмм өргөжиж бэлтгэл дээр одоо өөртөө тасгаж өгдөг те. Тэгээ хань минь бол яг хажуу зогсчихвол за одоо ингээл 2:24 гэр барайл зогсож байгаа. Одоо дахиад 1 минутын өөрийгөө барилт хийж. За одоо ингэж гэл. Ер нь айгүй их тийм дэмждэг. Бараг дасгалжуулагч шиг шах уу. Тийм манай одоо гавьяа хангагч. Гавьяа тамирч үүр цолон багш юм яг хажууд ингээл зогсоол. Яг л хамт дэлхийн аврагт явахад их сайхан байдаг тулгатай. Хоёулаа л хүчний спортчууд дээ ер нь бол. Тэгэлгүй яах вэ? Одоо тамирчин хүний хувьд ямар үед, ямар сэтгэл зүйтэй үед бас ямар харилцаа хандлагаар хажуудах хүндээ нүмер нөлийг мэдрүүлэх үү юу гэж хэлвэл одоо илүү их хүний сэтгэлд түшигтэй байдаг вэ гэдгийг бас та илүү мэдэрдэг болов уу гэж бодож чинь өөрөө бас тамирчин хүн учраас тэгэхээр ханигаа дэмжих тэр барилдааны өмнө бас сэтгэл зүгийг нь одоо бэлтгэхэд ер нь яаж анхаард юм болоо гэргийн хүний хувьд бас тамирчин хүний хувьд ер нь л сэтгэл санааг нь 50 байлгадаг. Одоо нөгөө хоолонд ер нь бүх юм л зохицуулна л да гэргөөний хувьд тамирчин байна гэдэг бол ер нь тэгээд асар их одоо нөгөө сэтгэл санааны тийм долгионтой байдал байт юм болов уу гэж боддог би. Одоо хүмүүс л ерөнхийдөө дандаа нөгөө амжилттай үеийг нь л мэддэг шүү дээ. Тэгэхээр тэрний ч харддаг гэмтэл бэртэл байна. Одоо хүссэн даваагаа давж чадахгүй байна тий. Даваад унаад ороод ирэх байна. Тэр үед одоо яг юу гэж хэлэх вэ? Яаж хүлээж авах вэ тий? Яг ихнэр үнээс л шалтгаалдаг. Их сайхан амжилттай барилдаа даваад ороод ирэхэд таны үед юу яаж урамшуулдаг вэ? Ханигаа харахаар бас нэг сайхан бахархах сэтгэл төрдөг байхаа. Нөгөө тэгэлгүй ах уу? Сайн байна. Станц штэ. Одоо бэлтгэлээ ахээд дараагийн даваа байгаа тий. Тэгэл урамшуулдаг та. Тааруухан барилдаантай үед ч юм уу аль эсвэл одоо зарим нэг бас зүйлсийн нэг зохицол бүрдээгүй үед ч юм уу бас уур амьсгалыг юу нь яаж тохируулж яаж юу нь зөв цааш нь залж явж явдаг юм болоо. Заримдаа их сэтгэлээр ер нь их тэгээд нурцаа орж ирдэг шүү дээ. Яг ингээд одоо ингээд миний анчуудаа 2011-ээс 16 хүртэл аймгийн хурц зарслан. Одоо улсын цолтой бүхчүүдийн начны тааварт ер нь нэр нь орж исэн тийм их сайн барилж исэн жилүүд байдаг. 16 онд начин болж исэн гэхээр үндсэндээ 4-5 жил улсад өгдөж ороод исэн гэсэн үг шүү дээ. Яг тэр үед тэр жил одоо бүхний бүтэн жилийн хөдөлмөр нэг л одоо 2 л өдөр тийм ээ дүн тавигддаг шүү дээ. Тэгээд унаад өгдөж ороод орж ирэхэд бас надад бас аяг хэцээдэг. Соёлоо одоо маргаашнаас бэлтгэлээ эхлэе тий. Одоо ер нь ахаад илүү хичээх хэрэгтэй юм. Цаг нараа олоогүй юм байлгүй дээ. Тэгчлэлдэг те. За та хоёр маань хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүдээс нь бас одоо бүхий спортыг сонирхох магадгүй таны бас хичээлдэг нь хүчний спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд байна уу? Бид хоёр сайхан хүүтэй. За том маань 13-тай. Монгол Алт ус Цагаанбаатар академи. Цагаанбаатар хөвшихаа жудо бүхийн тамирчин болж байна. Дивжинд одоо ингээд бэлтгэл сургалтаа хийгээд 2 жилдээ болж байна. Бага маань одоо 7-тай. Бидэд юу нэрхлүүлсэн их залуу байна да. Сайхан залуу. 2 сайхан хүүтэй. Тэгээ ер нь одоо та хоёр маань 14 жил хамтаа амьдралаа. 2 сайхан хүүхдийн эцэг их боллоо. Тэгээд нөхрийгөө ер нь бүхийн дивжин дээрээ гараад сайхан барилдаж байгааг нь харахад одоо эхнэр хүний хувьд ямар сэтгэл төрдөг вэ? Одоо миний хани тэр нь их сайхан харагддаг та ч юм уу? Аль эсвэл ингээ хизээч мартагдахааргүй бас сайхан дурсамж одоо сэтгэлд нь тод үлдсэн тийм зүйл байдаг уу? Хөө байлгүй яах вэ? Ер нь яг нэг тийм ингэж сайхан харагдаж байна гэхээс илүү бэлтгэл сургалтанд ер нь хэр таарсан бол гэж хардаг. Одоо тамирчин хүний хувьд ч юм уу би өөрөөс тэгж хардаг л да. Яг гоо бэлтгэл нь жигдэрч үү, нойрон дутуу байх уу те. Ер нь яг тэр талаас нь л илүү хардаг. Анаа цолоо хаваад цолоо ахиулаад ирэхэд их бахархмаар сайхан байдаг. Миний хань ер нь их сайн бүх би тэгж л боддог.
100 бөхчүүд ер нь галдаа гараад бэлтгэлээ хийдэг те. Тэр үеэр мэдээж айлын ихнэр хүн араа амьдралаа баттай даагаад арын одоо бүх зүйлээ зохицуулаад их сайхан тайван амгалан тэр бүх бэлтгэлдээ анхаарлаа төвлөрүүлэх бүх бололцоог нь бүрдүүлж өгдөг юм болов уу гэж харддаг. Таны хувьд ер нь одоо суусан цагаас хойш бас энэ үргийг авч явж яхад одоо дунд нь шантрах ч юм уу тийм зүйл ер нь байдаг байсан уу? Гүнийг шантарч байгаагүй. Ер нь тэгэл хавар наадмын бэлтгэлд ер нь наадмын бэлтгэлд чинь 6 сар гаргаал гарчдаг штэ. Тэгээд зунжангаа хөдөө гадаагаар явж барилдан аймаг сумын наадам хийсч барилдаж явна. Намрал ер нь тэгэл яг гэртээ ирдэг. Ер нь тэгээд 100 бол ер нь нөхрөө алдаг оног л хардаг байсан. Яг эд барилдаг үед нь бол хоёр жоох хөвгттэй. Ер нь бүх хүн цол ахих амжилттай сайхан барилдах олон хүний хайр хүндэтгэлийг хүлээхэд энэ ар гэрийн амьдрал нөхцөл ханилсан ханийн бас одоо зан ааш гэдэг ч юм уу тэр бүх цохилтолгоо ер нь хэр чухал гэж та боддог вэ? Маш чухал. Бүх хүн сайн барилдах, амжилт гаргах ерөө хань ижил өөр хүүхэд аав ээж ер нь яг өөрийн ойр дотны хүмүүсээс шалтгаалдаг гэж би боддог. Сэтгэл санаагийн тайван болгох ер нь бүхэл тал дээр. Ар гэр ингээд нэг тийм тонцлогоотой байх юм бол хүн тайван байгаад амжилт гаргаж чадахгүй гэж бодож байна. Тэгэхээр ерөөсөө арын бүх зүйлийг бат авч явнаа гэдэг энэ үүргийг тэгээ мөн өөрийнхөө тамирчны бас одоо бэлтгэл сургалтыг тухайн үед бас ингээ хослуулад ингээ сайхан явж исэн байх нэ. Одоо таны хувьд спортынхоо замналыг ер нь өргөжлүүлж байна уу? Бэлтгэл сургалт нь яаж байна? Бэлтгэл сургалтаа хийгээл одоо ер нь спортоо их судалж эхэлж байна. Тийм одоо гэр спорт бол Монгол улсад одоо нутагшаад одоо удааг байгаа. Гавь тамирчин өвөр цолон багш маань анх одоо гэр спортыг Монгол улсад оруулж ирж байсан. Өвөр цолон багшгаа гэргээ тоёцтой багшгаа бас удирдлагын доор бэлтгэл сургалтаа хийгээд явж Аз дэлхийн аврах тос оролцож ирсэн. Сар шинийн тусгай хөтөлбөрийн хамтрагч сэтгэл амар амьдрах эрүүл орчин оюут резиденс. Одоо та ер нь ханийгаа харж байхад яг ийм үе дээр нь илүү их туслалцаа, дэмжлэг, нөмөр нөлөг түшиг хэрэгтэй байна да гэж нэг харсан үеуд байдгүй. Магадгүй тэр үеуд нь бас хэдийд амьдралын ямар цаг хугацаанд ер нь тохиолдож байв. Бэртэл гэмтэлтэй үед. Тамирчин ер нь бэртэл аваад яг одоо эд барилдаж явах үедээ яг эд сайн барилдаж явах үедээ бэртэл авах хэцүү байдаг. Одоо амжилтаас нь айгүй их олон сар жилиг хойш нь татдаг. Бэртэл гэмтэл авсан үед миний анчих өөрөө хөдөлмөрчүн өөрөөсөн одоо юу хөлөө эйгүү болгочиход л таягдлал гартаа бэлтгэлээ ингээл явж исэн үе айгүй их байдаг. Тэгэхээр бас маш их одоо хаттай бэлтгэлийг бол ерөөс тогтмол хийе гэсэн ийм ирмэлзэлтэй их дайчин хүн байж таарах нэ. Тэгээд би ер нь бэлтгэл сургалтын үеэр бэртэл гэмтэл тохиолдоход бас таны хувьд ч гэсэн дагаад их сэтгэл зүйн нас их хэцүү болдог байх. Одоо тэр үед бас ямар байдлаар тэрийг зохицуулж тохируулах уу? Болондоо хоёлаа болондоо одоо утгагүй гайгүй зөөр болчих шүү дээ. Эрүүл болно тий. Бэлтгэлээ сайн ихэд болно гэл. Тэгэхээр гэргийн хүний хувьд одоо нөхрийгөө яг сайхан барилдаж яхад нь дээлийнхэн захыг хүмүүшгээд л сууж идэг бах та тийм. Улсын начин цол хүртэхэд нь ер нь ямар сэтгэл төрж байв? Тухайн үед одоо бас мэдээж гэр бүлд над маш том онцгой үйл явдал болж байгаа учраас хүүхдүүд нь ч гэсэн их бас баярлж исэн баха тийм ээ. Тэгэлгүй яг 2016 онд тэр жилийн наадмын бид хамтдаа цэнгэлтэд байсан үзчихсэн. 2016 онд 5 даваад Монгол улсын начин хэмээх цолыг хүртээд төрийнхөө хэсүүл цагаан тоёг тойроод ерөнхийлөгчийнхаа зарлиг уншуулад зогсож байхад танаараа их бахархаж исэн. Миний хани бас мөрөөдөл биелж исэн. Бас миний ч гэсэн мөрөөдөл яг тэр үед биелж исэн. Нутаг орныхоо нэрийг дуудуулаад, аав ээжийнхээ нэрийг дуудуулаад одоо цол хавна гэдэг сайхан зүйл шүү дээ. Өсгөлжөө төмөн ч гэсэн тэр үед их баярлж исэн байх гэж би боддог. Тэгэхээр мэдээж одоо нөхрийнх нь үүрэг хариуцлага нэмэгдэж байгаатай адилхан таны ч гэсэн бас үүрэг хариуцлага нэмэгдсэн болов уу? Тэгэлгүй яах вэ? Ер нь одоо тамирчин чулуун чимэг гэхээсээ илүү гавыг начны ихнэр гэж. Ер нь алдаа онон тэр миний нэрний ард одоо миний ханы нэр хамт давхар явж идэг. Тэгэхээр ер нь их хичээж явдаг да. Яг бүх хүний гэргийн хувьд хүн болгоны яс тэр бүр мэддгүү ачаалал юу байдаг вэ? Тэгэлгүй яах вэ? Ер нь энгийн хүмүүсийг бодоход тамирчууны хар гэр байна гэдэг
яг эд барилдаж байгаа, эд одоо тэмцээнд явж байгаа үед бол яг л ар гэрээ одоо ганцаараа авч явна шүү дээ. Хоёр жоох хүүхэдтэй байсан. Ер нь тэгэл хүүхдүүдүүд нь ойлон дуулна бүхэл юм дээр ганцаараа. Тэр үед аав минь л их надад их бас тийм болдог байсан. Одоо хүртэл одоо хүүхдүүд юм хичээлтэн зөвөл тий. Гэр бүлийн аз жаргал, гэр бүлийн үнэт зүйл гэж ер нь танихаар юу вэ? Мөн одоо яг ханыхаа ар талд ингээд хоёр сайхан хүүтэйгээ дээлийнхэн захыг мушгаа сууж яхад ер нь юу бодогддог вэ? Хин хинийгээ ер нь хань ижлэгээ яг байгаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болоо. Бүх хүн шүү дээ, эр хүн шүү дээ, тамирчин хүн шүү дээ. Тийм ээ? Лхаг эхнэрээ ч гэсэн ер нь тэгж хүлээн зөвшөөрсөн хүмүүс л ер нь их ойлголцоод амар тайв амьдрэх юм болоо. Одоо таны хувьд яг үүрэг хариуцлагын хувьд ер нь огцом одоо нэмэгдсэн ч юм уу аль эсвэл за энэ цаг мөчөөс хойш ер нь маш олон зүйл дээр анхааралтай хандах юм байна. Энэ дээр нэг илүү хичих юм байна да гэсэн тийм сэтгэл төрж исэн үе байдаг уу? Ер нь гайгүй дээ. Ер нь миний анч өөр их халамжтай. Ер нь яг л тэнцүүхэн аваа юу шүү. Тий. Альва спортоо амьдралаа яг л тэнцүүхэн. Яг нэг тэгж ачааллыг оцор олго өөрөлдөө таахгүй гайгүй. За энэ жилийн сар шинийн баяр өргөн дэлгэр сайхан болж байна. Танаа гэр бүлийн хувьд ер нь сар шинийн баяр тэр их ач холбогдол өгдөг юм. Магад одоо бүх хүний хувьд, тамирчин хүний хувьд бас дээлний өнгө бэлэгдэл их чухал байдаг боловоо хоёр маань ер нь өмсөх үндэсний хувцас дээлээ яаж сонгодог вэ? Одоо бас чиг гайгүй болчиход нэг ид барилдаг байхад ер нь байнгын дээл хийлэгдэг байсан. Тэгэхээр олон даавын дээлнүүд байдаг. Одоо бол нэг тэгж гоёлын маягтай дээлнүүд, нудрахтай дээлнүүд их бит хоёрыг сонирхдаг болоод байна. Бас дээлнүүд их анх хийлэгдэг байлаа. Одоо болохоор хэмжээр нь адилхан болгоод өнгө нь арай өөр байхыг хэмжээний те. Тэгж дээлнүүдээ хийлэгж өмсөж байна. Эд барилдаж явах үед нь дээл сонгохдоо өнгөн дээр ч юм уу, хэн дээр ч юм уу магад ач холбогдол ер нь өгчээсэн үү? Бэлэгдэл талаасаа бас ер нь яаж сонгодог юм болоо? Өнгөн дээр ач холбогдол өгдөг гэсэн. Тухайн жилийнхаа онцлогоос бодоод мэдрэмжл чухал байдаг да. Ер нь бол дээл сонгоход. Бүхний дээл сонгоход тийм. Одоо яг эд сайхан барилдаж явах үед ч юм улсын наадамд зодоглохын өмнө магадгүй нэг ийм зүйлийг хийж болно болохгүй гэдэг ч юм уу дийг жаяг сүсэг биширлийн зүйл ер нь байдаг уу? Нөхрийнхэн талаас болон таны талаас одоо гэргийн хүн ингэх ёстой гэдэг ч юм уу? Яг өөрөө одоо бүх хүн зодоглохынхаа өмнө ер нь ингүүл цохилтой байдаг гэдэг ч юм уу? Тэ ийм зүйлс байдаг болов уу? Тэгэлгүй яхаа ер нь 6 сар гараад ер нь тэгэл наадам төхөд ирэхээр хэл яриа үг яриагаа хүртэл бид цэгнээд эхэлдэг. Манай бөхчүүдийн ихнэрүүд ер нь бөхчүүд мэдэх бахал та. Мэднэ. Бүтээрэл цаахан мэднэ. Хоорондоо маргалж болохгүй ер нь аль болох эвтэй байх хэрэгтэй. Одоо бүхэл бүтэн том наадам нь болох ч шүү дээ. Нэг жилийнхаа үр дүнг 50 тийм ээ. Одоо улсын баяр наадмаар болон цагаан сарын баяраар ер нь бөхчүүдийг монголчууд их хүндэтгэн харж баясдаг. За тэр ялангуяа өмсөж байгаа дээлийн өнгө бие авч яваа байдал амнаас нь гарах үг тийм ээ. Тэр болгоныг монголчууд бас одоо хиймрийн бэлэгдэл гэж дээдлэн хүндэлдэг. Тэгэхээр яг таны хувьд одоо бүхний гэргээ болсноос хойш цагаан сарын баярыг мөн болон одоо үндэсний их баяр наадмыг ер нь ямар хэмжээнд авч үздэг болов өмнө нь одоо хантайгаа суухаас өмнөх одоо баяр ёслолтоос ер нь өөрчлөлт мэдэгдэж байна уу? Хэлгээ хаяг өргөн дэлгэр тээвэнд гэдэг болсон. Бүхний ихнэр ань гэдэг их хариуцлагатай улсын баяраар цагаан сараар тийм ээ. Их хариуцлагатай их одоо урд нь бол тэгэл гэр бүлийнхээ өрөөнд л тэмдэглэдэг байлаа шүү дээ аав ээжтэйгээ. Одоо бол ер нь их өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон байна. Зочид хэр хүлээж авч байна? Манай хоёр залуу хосууд учраас зочид хүлээж авахаас илүү эсвэл одоо багш нарын хараа, ахмад тамирчдын хараа орж илүү золгож уулзаж явж байна уу? Тийм ер нь бол багш нарын хараа тэгээ настангуудаараа аав ээжээрээ их очдөг. Тэгээ одоо хань маань бүхэн дивжээтэй болоод одоо 2-3 дахь жил рүү орж байна. Тэгээд шавнар маань их их золгодог та. Тэгэхээр бас зочдын хүлд дарагдчих байна. Тий. Сүүлийн 2-3 жил ер нь яг л тийм байна. 2016 онд хань нь улсын начин цол авч байсан. Тэр үед хүлэн газар хүрэхгүй баярлж исэн багтай. Гэргийнхэн сэтгэл ер нь ямар байсан бэ? Маш сайхан байсан. Ханаараа их бахархсан. Олон жилийн одоо бие зоож бэлтгэл хийжсэн хүч хөдөлмөр одоо
хөдөлмөрийнхөө үр дүнд начин цолыг хүртсэн шүү дээ. Монгол улсаар агуулна гэдэг бас өөрөө их том хариуцлага тийм ээ. Их л бахархаж байсан да. Анийхаа өмнөөс их баярлж байсан. Хараад ер нь ямар сэтгэл төрж исэн бэ? Тэр үеийнхэн дүр төрхөн нүдэнд нь одоо ч гэсэн тодхон харагдаж байна уу? Тэглгүй яхаа зингэлдэг хөрөлн тойрол даллаа л явж исэн. Тэгээ би сүлд нь нөгөө хэлдэг. Чи намайг харсан уу гэлтэй. Би тэнд байсан шүү дээ. Тэг хараагүй штэ чи хаана байсан ингэ чи гараад ирэхгүй яасан ингээл. Үгүй би бүр тэндээс чамаа ингээл хийсэн гэл. Тэгэл яг тэр үе яг сэтгэл яг л одоо юм санагдаж байна. Одоо ханаар нь маш их бахархдаг нутгийнхаа зоон олон ах トゥ хамаатай садан их олон хүмүүс байгаа спортын дэмжигчтэн гэл тэр олон хүмүүс одоо ханыг энэ хайрлан хүндэлж байгаа тэр цаг мөчөд хамтдаа байхад бас ирэхгүй бахархах сэтгэл төрдөг байхаа. Тэглгүй яхаа. Хүүхдүүдийнх нь хувьд ер нь одоо бүхий спортыг бас яаж хүлээж авч ийн том хүн одоо жудогийн спортоор хичээлж байна гэж ин явандаа бас аав шигийн үндэсний бүхий тамирчин болох болов яах вэ? Ер нь тэгж найдаж байгаа. Өөрөө их сонирхолтой. Жудо бөхөр чөлөөт бөхөр хичээлж байгаа. Одоо жудо бөхөр хичээлээд одоо 2 жил гарах болж байгаа. Аав нь ер нь том хүүгээ юу гэж яах юм? Спортын хүн болно гэдгээ хүүн өөрөө шийдсэн үү? Эсвэл та хоёр маань ер нь зөвлөж чиглүүлж өгч байна уу? Аав нь ер нь шийдсэн дээ. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэн ер нь нөгөө далд хумсар гэж байдаг шүү дээ. Ээж хоёр нь хоёлоо бэлтгэлээдэг те. Хоёлоо тамирчин хүмүүс болохоор яг тамирчин хүний гэр бүл төсөж байгаа болохоор бас өөрсөнд нь нөлөөлдөг баг. Спортын үний энэ хат төвчээр сэтгэл зүй ер нь бусад хүмүүстэй харьцуулахад арай өөр байна уу? Яг түүнтэйгээ адилхан амьдралд тохиолдож байгаа бас бэрхшээл асуудлуудад тэгж ханддаг болов уу? Та энийг юу гэж хардаг вэ? Амьдрал дээр ер нь их миний хань бол их зөөлөн шүү дээ. Тийм том биетэй тий бүх хүн байж яг тэмцээн дээр бол яг одоо их оноо холтой гэдэг шүү дээ миний хань чинь. Тэмцээн дээр одоо барилдаан дээр их шартай их тийм зоримгийн барилддаг шүү дээ. Амьдрал дээр бол их зөөлөн хүн. За танд их баярлалаа. Тэгээ хоёулангийн ярилцах хугацаа бас ер нь энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд Монголын өв соёл болсон сайхан 93 наадмын нэг болох энэ монголчуудын хүндтгэн хайрладаг бүхий спортын бас нэгэн нүүр царай болсон бид начныхаа гэргийг өнөөдөр студийнхаа хойморт урьж ярилцсандаа таатай байна. Идрийн цуурай үндэсний бүхий дэвжиг үүсгэн байгуулагч Монгол улсын начин Бадам самбуугийн ган уяг начны гэрээ за мөн Монгол улсын туухай төрөлтийн улсын аваргын хос алтан медальтай Аз ТV аваргаас мөн алт мөнгөн медальтай дэлхийн аваргаас мөн хос алтан медальтай ийм тамирчин гайхамшигтай бүсгүйтэй ярилцлаа. Тэгээ ган уяг начны гэрээ чулуун чимэг таны цаашдын ажил үсэд амжилт хүсье мөн дахин сар шины баярын мэндийг хүргье. Баярлаа. Та бүхэн ажилтанд амжилт хүсье. Намайг урьж оролцуулсанд баярлаа. Сайхан шинэлээрээ хичлээ да. За баярлалаа. За үзэгчдээ Монгол телевизийн баярын тусгай дугаар үзэгч та бүхэнд хүрсээр байна. Үргэлжлүүлэн хөтөлбөрөө хүлээн авч үзнэ.